Соц нийгмийн үед манай орны зүүн хязгаарт олон нохойд хэмээх хачирхам хочтой, онцгой таавар шиг амьдралтай нэгэн бүсгүй амьдарч байсан гэдэг. Тухайн үед тэрхүү хачин хүүхний талаар элдвийн 100 яриа тархаж байснаас хамгийн анхаарал татсан нэгэн яриаг төлөвлөхөөр шийдлээ. Түүний тухай нутгийнхан нь эр нөхөр нь намын эсэргүүний хэрэгээр хэлмэгдэж шоронд явснаас хойш сэтгэл санаа ухаан мэдрэл нь муудаж хээрээр гэр хизээр дэр хийх мэт олноо сонцгойрон ганц гэрээр зочгорч явах болсон гэж ярьдаг байсан аж. Айл амтнаас алс хол нутаглах хүүхний гэрийг тойроод бараг 20-од нохой хээрийн зэрлэг араатнууд шиг л сүргэлэн носолдож байгаа харагддаг байсан аж. Сайлын 2 үнэнээс өөр малгүй тэр хүүхэн хэрхэн яаж ам зууж байснанд хүртэл нууцлаг үлджээ. Тоомгийн олон нохойтой болохоор тэр хүүхнийд барагтай бол хүн буудаггүй байсан гэдэг. Тэгээд ч мэдрэл муутай хүүхэн гэсэн яриа тархсан учраас ойр хаваар нь явж байгаа хүмүүс хүртэл айн ширвэтэж нохойнуудаа төрхраад бариулчих үедээ гэж бодон аль болох алсхан явахыг хичээдэг байсан гэдэг. Харин нэг удаа аймгийн намын хорооны нэг дарга нутаг орон бузарлаж нийгэмд тустай хөдөлмөрч хийхгүй ганц гэрээрээ яваад тэр хүүхнийг барьж ирээд нэг бол шар гадны эмнэлэг твтүүл эсвэл ажил төрөл оруул тэрний тишээдэг олон нохойг бүгдийг нь буудаж ал гэсэн тушаал өгсөн гэдэг. Аймгийн мал эмнэлгийнхин энэ тушаалын дагуу тусгай машин унаа гаргаад цагдаа сэргэлэх дагуулад бөөн сүрдүүл ям болсон ямтад яваад очжээ. Гэрийнх нь гадаа очиход нохойнууд нь энд тэнтгүй уйлдаж хуцаад цоройн эрхрэлдаад аймгаас ирсэн хүмүүсийг машинаас огтхонч буулгахгүй байж. Энэ үед цагдаагийн нэгэн офицер энэ нохойнуудыг бүгдийг нь бууд гэсэн тушаал өгсөн байгаа юм. Гэтэл яг тэр үед олон нохойд хүүхний гэрийн хаалга онгойн эхлээд нилээд том биетэй хар нохой өсрөн гарч ирсэн гэдэг. Дараа нь олон нохойд хүүхэн чармай шалтанд очинт линээсээр гартаа том мод бариад өсрөн гарч ирсэн гэдэг. Тэгснээ машин руу гүйж ирээд өнөө модороо учир зүггээ балбаж гарсан байгаа юм. Соц нийгмийн үед шалдан нүцгэн хүүхнийг хараад зогсох зүрхтэй хүн ховор байлаа шүү дээ. Цаад хүүхэн нь өөрийгөө хянах чадваргүй сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан ч гэсэн түүнийг харах хүн байдаггүй байв. Бүгд л нүүр буруулаад бушуухан холддог байлаа. Энэ л маягаараа 2 машин дотор суусан бүх хүн шалдан хүүхнийг эцэж харахаас ичиж зовхын хажуугаар хүүхэн барьсан мунаараа машины хамаг шил тойлыг хаах цохих вэ гэж айгаад арга буюу машин аасаан тэндээс бушуухан зогтоож оцсон гэдэг. Харин энэ үйл явдлын дараа олон нохойд хүүхэн тижээдэг нохойнуудтайгаа бэлгийн харьцаанд ордог гэсэн яриа тэр хаваар нэг тархаж байжээ. Ялангуяа гэр дотроос нь дүүлэн гарч ирсэн том хар нохой гэр нөхрөө болгочихсон тэрнтэй явуулдаж жилдээ нэг удаа гөлгөлдөг хүн биш гөлөг гаргадаг учраас тийм олон нохойтой болсон гэдэг гажир айж гарч олны чихийг дэлдийлхэн хүчтэй дарахж байсан аж. Зарим нэг ойвргон залуу олон нохойд хүүхний гэрийнхээ гадаа жингэр шиг нохойнуудтайгаа эвцэж байхыг харсан гэж хүртэл ярьсан байв. Улаан галзуу цагаан солиотойгоос гадна хүн барьж идэхээс буцахгүй олон нохойд ижээдэг байсан учраас олон нохойд хүүхний талаар тийм яриа гарахаас ч өөр аргагүй. 80-аад оны сүүлээр нэг өглөө олон нохойн гэрийнхээ гадаа нэгэн зэрэг хуцаж гаслан гинэж байгааг хүмүүс анзаарснаар олон нохойд хүүхэн насан эцэслэснийг олж мэдсэн гэдэг. Нохойтойгоо явуулдаг гэсэн сэжиг төрөм ярианд нэр холбогдсон тэрхүү учир бидүүлэг хүүхэн үнэхээр гаж зуршилтай нэгэн байсан уу? Эсвэл хатуу цагийн ирэхээр зовж бодилсон солио өвчтэй нэгэн байсан уу? Бүү мэд. Үнэн учрыг хинч мэдэж чадалгүй хоцорсон байна. Одоогоос хэдэн жилийн өмнө хайлаастын дэнжид нэг нөхөр өөрийнхөө нохойг 6 гөлөгтэй цуг буудаж хөнөөгөөд цагдаад байцагдаж байсан удаатай. Гэвч манай улсад нохой алсан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Гадаадын зарим улс оронд нохойг санаатайгаар харгислан хөнөөсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгдэг ажээ. Ер нь монголчууд бид л нохойг хамаа намаагүй буудан хөнөөдөг бөгөөд үүнийг гадаадынхан ихэд хурцаар хүлээж авдаг тал бий. Ямар сайндаа сэтгүүлч дээд төрөмөн хэм бүтээсэн нохойн орон хэмээх кино гадаадад нэрд гарах билээ дээ. Өнгөрсөн жил 7 буудлах хавцаа амьдардаг шөргөөн бям цогт гихч халаасны хулгайч өөрийнхөө нохойг 7 гөлөгтэй хамт зэрлэгээр хөнөөжээ. Цагдаагийнхан түүнийг хэдэн цаг камерт суулгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгоод тавьж явуулсан байна. Үнэн дээр ч түүний үйлдсэн хэрэгт эрүү үсгээд хавтас тэрэг нээх үндэслэл байсангүй. Уг хэргийн мөрөөр орж шөргөөн бям цогтыг байцааж байсан мөрдөн байцаагчд орох зүйлийг хуучилсан юм. Бям цогт хэдэг итгэхэд ямар хэргийн учир танайд баримтлагдаж ирсэн юм бэ? Энэ итгэхэд тун харгис хэрэгүүлсэн. Эхнэр хүүхдтэй уурлаад өөрийнхөө Жинглис нэртэй Симбернаар үйлдрийн нохойгоо 7 гөлөгтэй тун харгисаар хөнөөсөн. Хүүхдүүд нь гомдолтой гэсэн учраас түүнийг баримтлан авчиж хорж байгаад суллаад явуулсан. Энэ нөхөр яагаад өөрийнхөө нохойг хөнөөхөр болсон юм бол? Энэ их учиртай. Одоогоос 2 жилийн өмнө хүүхдүүд нь Жинглис нохойгоо гудамжнаас олж гэртээ авчираад тэжээсэн юм байх. Тэр үед Жинглис хээлтэй байснаа мэдэгдээгүй юм санаж
Жинглис ч тэдний зүргэнд дасч хүүхдүүдийнх нь хайртай амьтан болж чаджээ. Харин аав нь Жинглист их дургүй байдаг байж тэр Саул хийвэл наад нохой чинь цэвэр Симбернар биш байна. Цэвэр үлдрийнх байсан бол юу гэж гудамжинд золбинтоод тэнэж явах юм бэ? Тэгээд жим нохой гөлөг цуулаад гэр орныг маань нохойн орон болгож гүйцэн наад нохойгоо зайлуулахгүй бол би нэг л өдөр алан шүү гэж занан сүрдүүлдэг байж. Гэвч ихнэр хүүхэд нь түүний үгийг нохой хуцсан чинээ тоолгүйгээр Жинглисийг тижээсээр байж. Хүүхдүүд нь бүр Жинглисийг цэвэр үлдрийн Симбернар нохойд хээлтүүлж гөлхүүдийг нь зархаар шийдсэн байгаа юм. Симбернарын гөлөг зах дээр 30 мянган төгрөг байсан нь хүүхдүүдэд сүрхийн нөлөөсөн нь мэдээж. Нэг өдөр хүүхдүүд нь ээжээ Жинглис хээлтэй юм байна. Симбернар гөлөг гарахаар нь бид зарна гэж хэлсэн байдаг. Сарын дараа Жинглис 7 хөөрхөн гөлөг гаргасны 3 нэр байв. Энэ өдрөөс эхлэн Бямцогт ихнэр хүүхдүүдтэйгээ туйлдаа хүртэл зөрчилдөж эхэлсэн байгаа юм. Би наад нохойч нь гудамжны золбин жингэр гэж хэлсэн биз дээ. Та нар энэ гөлөгнүүдийг хар. Яавч Симбернар үлдэнх биш. Гаргаж хай. Энэ гэр орон чинь нохойн хороо болж хувирлаа гэж давчдахад хүүхдүүд нь нүдэнэгээгүй 7 хөрхөн гөлхийг өмөрч. Энэ хөрхөн амьтдыг хараад таны хайр яагаад хүрэхгүй байгаа юм бэ? Яадаг ч байсан бид тэжээн. Нүдэнэж хөхнөөсөө гарсан хойно им гөлөгнүүдийг нь сайн санаад хүмүүст тарааж өгнө. Өөрөө ирсэн им нохой тэжээсэн айл 3 жилдээ аз жаргалаар дүүрэн байдаг ээ биз дээ. Жинглис бараг өөрөө ирсэн шүү дээ гэж маргалцсан байна. Гэвч Бямцогтын сэтгэл тайвширсангүй. Саул хийвэл Жинглисийг нүд үзүрлэн зодож нүддэг болж. Хүүхдүүд нь унтахтаа нүдэн нэгээгүй гөлөгнүүдийг хөхөөрдөн өвөртөлж унтана. Хичээлээсээ ирээд өнөө хэдэн гөлгөө амьд тоглоом болгодог байж. Эхнэр хүүхэд нь Жинглис болон 7 гөлгөнд инглээ дасчаад байхад Бямцогт ердөөч дасч өгсөнгүй. Харин ч бүр энэ муу золбин жингэрийг 7 гөлгтийн цуг алж байж л миний санаа амарна гэж зансаар байж. Нэг удаа бүр нүдэн нэгээгүй 7 гөлхийг хөлдөөж алхаар шийдээд бүгдийг нь ууданд хийж ойролцоо хог дээр хайсан байсныг том хүн хичээлээсээ ирэх замдаа санамсаргүй олж аваад гэртээ авчран амийг нь аварсан байгаа юм. Жинглисийг хэрхэн үзэн ядах болсон тухайгаа Бямцогт тайлбарлахдаа тэр муу жингэрийг манайд ирсэн цагаас эхлээд л би үзэн яддаг болсон. Яагаад гэвэл харваас гудамжны золбин жингэр байсан л да. Тэгээд л миний дургүй хурж эхэлсэн. Би им нохой тэжээх тун дургүй. Үүний хажуугаар шүн дунд гөлгнүүд нь геналдаад юр унтуулахгүй байсан. Дайран дээр давс гихчээр хүүхдүүд маань Жинглисийг нялх битээ гэж өрөвдөөд гөлгнүүдтэй жижиг өрөөнд байрлуулсан нь миний уурыг маш их хүргэсэн. Уг нь хүн хүнээрээ нохойгоор амьдрах ёстой л доо. Гэвч үүнийг тэнийг толгойтой ихнэр хүүхдүүд маань ухаараагүй. Тэр муу жингэрээс болж би ихнэр хүүхдтэйгээ байнга хэрэлдэх болсон. Гэр бүлийн маань тайван байдлыг ингэж алдагдуулсан болохоор би Жинглисийг үнэн голоосоо үзэн ядах болсон. Хэрэг гардаг өдөр би Жинглисийг гөлгнүүдтэй хамт алхаар хатуу шийдсэн гэж ярьсан. Ингээд энэ харигас ир тэр өдөр ажил дээрээ зориуд арх ууж согтоод өдрийн 15 цагийн үед гэртээ ирэхэд гэрт нь хинч байсангүй. Харин Жинглис нүдэн нэгээгүй 7 гөлхөө хөхүүлээд хөвтөж байж. Бямцогт бүр их зориг орохын тулд хөргөгчөндөө байсан тал шил архийг авч уугаад нэг гартаа заазуур, нөгөө гартаа балиус хутга бариад Жинглис рүү дайрахад цаадах нь адуусны зүүн совингоор гөлгнүүдэд хамгаалахаар Бямцогт руу дайрсан байгаа юм. Ингэсэн ч Бямцогт Жинглисийн улаан сугруунд балиусаа лавхан дүрж дараа нь нүдэнэгээгүй 7 гөлхийг нь ууданд хийж байгаад заазуураар бүгдийнх нь толгойг завчаад жорлонгийнхоо дэрийдэх хогийн савндаа хийчихэж. Харин Жинглисийн цогцыг шууданд хийгээд гэрийнхээ ойролцох жалга руу хайчгаж. Эргэж ирээд архиндаа цохиулан нам унтсан хойно 18 цагийн үед хүүхдүүдийнх нь төрүүч нь ирж аимшигтай мухай хашгирснаар Бямцогт сэрсэн байгаа юм. Тэр үед хогийн савн доторх толгойгүй гөлгнүүдийн бие хэдийн хүлдсэн байж. Эхнэр хүүхдүүд нь гомдол гаргаснаар бид Бямцогтыг саатуулсан. Түүнийг нэг өдөр саатуулаад цааш нь үргэлжлүүлэн хорих гэж байтал хүүхдүүд нь Жинглис бидний хувийн өмч байсан. Иймд түүнийг яах нь бидний хэрэг учраа аавд гомдлогүй. Ингэснээр мань нэрийг сулсан да. Уг нь мал адгуустай зүй бус харьцсан гэдгээр хариуцлага тооцож болно л доо. Гэвч ихнэр хүүхдүүд нь гомдлоо уцааж авсан. Мөн Жинглис нь яах аргагүй тэдний хувийн өмч байсан болохоор түүнийг яах эсэх нь тэдний хэрэг л дээ. Тиймээс бид Бямцогтыг 10,000 төгрөгөөр торгоод явуулсан да. (1962) онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өлтийн ам гэдэг газар галзуу нохтын дайралт болж Анчин Мандгай гихчийн үр удам гал голомт суурьж байсан түүхтэй. Тухайн үед уг явдлыг аймаг сумын засаг захиргаа дээд газруудаас нуун дарагдуулсан гэдэг. Энэ талаар нутгийн өвгөн Осоргой ийн хуучилж билээ. Хужирт сумын Өлтийн ам чон нэлбэгтэй газар байсан. Доод бэлтэн Анчин Мандгай гуайх үр хүүхэд хамаатан садангийнхантайгаа нэг отог болж өвлжиж хаварчдаг байлаа. Тэднийх нэлээд олон малтай болохоор өвс ногоо жигдэрсэн тэрл нутгаасаа салдаггүй байсан. Анчин Мандгай гуай чонын авд их явна. Улсаас өгсөн чон авлах төлөвлөгөөг жил болгон давуулан биелүүлдэг байсан. Тэр их чонтой уулын хаяаг дэрлэж буусан цагаас хойш өнчин ишигч хангаан амтны зоог болгож байгаагүй хашир өвгөн. Тэднийг харваад Монгол банхартай. Тэднэрээ орой өдөж хоттой хонио мануулна. Тиймдээ л мал сүрэгтэн хангаан амтан ойртдоггүй байсан байх. 1962 оны өвөл юмдаг.
Өлтийн амны чоннод галзуутай гин гэсэн сурагч их дэсдэг боллоо. Үүнийг сонссон мандгайгай галзуу чонын авд мордсон юм. Уулахад дамжин галзуу чонын гэрэлд 3 хоног яваад юр таараагүй юм билээ. Гэтэл нэг өдөр урд амнаас салхисөрн нэгэн амтан дүүлэн ирхэн тэр. Мандгайгай тэр зүгт уран жилийн харвал 2 өдөр алга болсон банхар нэрж явжээ. Мандгайгай ямартай ч галзуу чонд биш байна гэсээр гэртээ оров. Төдөлгүй гадна нохой гинэж хонь мал нь үргээд бөөн дуушуу болоод явчихав. Гэрт байсан хүмүүс сандралтан гарахад өмнөөс ирж явсан өнөөх банхар нь амнаасаа цагаан хөөс сахруулж нүдэн жасуулаанаараа эргэлдэн үхэр мал руу дайрч химлэн унгаж байв. Мандгайгай нохойгоо галзуурсныг мэдээд шууд л буудаж унагсан гэдэг. Тэгээд галзуу нохойдоо бариулсан нилээд тооны үхэр малаа заазалж урд жалганд хайснаар энэ явдал эцэс болсон. Гэтэл хэд хоногийн дараа бусад нохот нь галзуурч эхлэв. Галзуу нохтын зуултанд өртсөн бүх юм кислотой асгасан мэт цоорч түлэгдэж байв. Энэ аимшигт явдал бүтэн өдөржин үргэлжилж анчин өвгний ялалтаар дууссан юм. Тэр цагаас хойш Мандгайгай өөрөө гинэт галзуурч удалгүй нас барсан да. Гэтэл 2 том хүн аавынхаа 49 хоног дээр чононд бариулсан эмгэнэлт явдал болсон. Харин 2 сарын дараа нэг хүн галзуурч насан эцэслэсэн юм. Үүнээс хойш өлтийн амаар айл нутаглах нь байтугай салхин доогоронч гардаггүй болсон билээ. Хожим нутгийн хүмүүс өлтийн амыг нохой галзууртын ам гэж их л цэрвэн ярьдаг болсон. Тэр олон нохой зэрэг галзуурдаг нь галзуу нохойн шүлс үсэрсэн малын мах эзнээс болсон гэдэг. Галзуу нохойн галзуу чонтой уралдсанаас болсон гэдэл тус нутгийн хүмүүс ярьдаг байв. Тухайн үед нутгийн лам нар тэр газар нь овоо босгож хангайн догширсан газар гэж нэрлээд үе үе ном хурдаг байлаа. Одоо энэ явдал мартагдсан болохоор лам нар ном урхаа аль хэдийн байсан доо гэж өгүүлж байжээ.